Сайн уу? MB Shop-ийн мөнгөө байна. Өнөөдрийнхээ онцлог брэндээр та бүхэндээ Lenovo болон түүний алдарт зураг ThinkPad-ийн талаар илүү сонирхолтой мэдээллийг хүргэх гэсэн юм аа. Lenovo брендийн түүхийн хувьд гэхлээрээ анх 1984 онд Хятад улсад Legend хэмээх нэртэйгээр үүсгэн байгуулагдажсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь ерөөсөө ч компьютертэй холбоотой биш зүгээр нэг шинжлэх ухааны баг байсан байна. 1984-өөс 2004 оны хооронд бол тус компани маань тийм ч олон танигдсан компани биш байсан бөгөөд 2003 онд анх Lenovo хэмээх нэрийг харилсан байдаг юм байна. Legend гэдэг нэрэн дээрээ латины Nova хэмээх нэрийг залгаанд шинэ домог буюу Lenovo гэдэг нэрийг анх харилж ээжээ. 20 жилийн хугацаанд ерөөсөө ч тийм ч танигдаагүй байсан компани маань 2005 он гэхэд Америкийн нэгдсэн улсын IBM компаниас PC-ийн бизнес болон түүний хамгийн алдартай цуврал ThinkPad-ийг бүгд нь худалдаж авснаар 1 жилийн дотор PC үйлдвэрлэгчдийн хамгийн том тоглогчдын нэг болж хуурсан байдгийн байна. Их хүмүүс одоо Lenovo-г анх Америк брэнд байжгаад Хятад эзэнт худалдагдсан гэж ойлгодог бол яг үнэндээ Lenovo нь анхнаасаа Хятад компани, Хятад брэнд байжгаад харин зөвхөн Америк улсаас бүхэл бүтэн компьютерийн бизнесийг худалдаж авч тэр тусмаа ThinkPad-ыг худалдаж авсан байдаг юм байна. Lenovo брэнд маань яг одоогийн байдлаар маш олон брэнд бүтээгдэхүүнүүдтэй бөгөөд зөвхөн 2025 онд тэгэхэд Lenovo-гийн ThinkBook үнэхээр одоо бүүн болж чадсан байдаг юм байна. Бидний хамгийн сайн мэдгээр Lenovo-гийн одоо багш Lenovo гэдэг Монголд маш олноороо нэг хэсэг оруулж ирсэн. За дээрэс нь камерын загвар гэхлээр Legion, за үнэхээр luxury английн компьютер гэхлээр Lenovo-гийн Yogo, за дээрэс нь ThinkBook, ThinkPad гэдэг маш олон алдартай цувралуудаас гадна монитор, гар утас, таблет, за компьютерийн бүх төрлийн аксессуаруудыг үйлдвэрлэдэг одоо албан ёсны 72,000 ажилтнтай PC-ийнх нь хувьд болохоор 68 сая одоо бүтээгдэхүүнийг жилд одоо зах зээлд нийлүүлдэг байх нэ. Одоогийн байдлаар үнэлгээ нь 15.4 тэрбум US долларын үнэлгээтэй үнэхээр том тоглогчдын нэг болж чадсан байдаг юм байна. За Lenovo брендийн нэр хүндийг шууд өсгөж өгсөн ThinkPad-ийн талаар бүгдээрээ илүү задлаад хэлэхэд бол ThinkPad бол өөрөө 30 нэмэх жилийн түүхтэй гайхалтай бизнес лаптопныхоо хувьд домог болсон загвар юм аа. Анх 1992 онд ThinkPad-ыг Америкийн IBM компаниас хамгийн ихний загвар болох ThinkPad 700C гэдэг загварыг танилцуулж ирсэн байна. ThinkPad-ийг загварыг онцгой болгодог хэд хэдэн зүйл байдгаас номер 1-т улаан track pointer байдаг. За зарим инженерүүд энэ pointer-гүйгээр одоо ThinkPad-ыг төсөөлшгүй гэж хэлдэг байх нь байна. Хоёрдугаарт болохоор хар минимал загвар. Гуравдугаарт маш зөөлөн даралтай keyboard буюу гар. Дөрөвдүгээрт тэгэхээр бат бүх хийцлэл одоо бизнес английн компьютер. Хамгийн анхны сансарт ниссэн загвар болохоор ThinkPad 750, ThinkPad 755 гэсэн загварууд байдгийн байна. За тэгээд нийт 20 жилийн турш одоо сансарт ниссэн цорын ганц бизнес английн компьютер гэдгээр үнэхээр алдартай. Ер нь бол Lenovo шүү дээ, ThinkPad-ыг хамгийн анх худалдаж авсан цагаас хойш одоо загвар дизайн дээр нь өөрчлөлт гаргаагүй, за бат бөх чанар дээр нь өөрчлөлт гаргаагүй, бүр тэр тусмаа бизнесийн философи дээр нь өөрчлөлт гаргаагүй өдийг хүртэл авч явж байгаа гэдгээр үнэхээр одоо хүндлэмээр санагддаг. ThinkPad маань одоогоор маш олон алдартай цувралууд байдгаас ThinkPad X1 буюу X цувралууд нь хамгийн нэмгэн гоёмсог байдаг бол ThinkPad P сер нь болохоор workstation илүү програмчлалт талтай алдартай. Дээрээс нь ThinkPad T сер нь илүү бат бөх суурьтай. ThinkPad L буюу одоо илүү бизнесийн арай үнийн хувьд хамгийн боломжийн үнэтэй байдаг бол ThinkPad D-сэр нь оюутан залуус зориулсан илүү жижиг бизнесүүдэд одоо зориулсан чиглэсэн загваруудтай байдаг. Хамгийн гоёмсог нь миний дуртай нь болохоор ThinkPad Yoga X1 Yoga гэдэг загвар маань одоо уян хатан touch screen-тэй илүү гоёмсог байдаг байх нэ. Дээрээс нь эдгээр загварууд маань хэрөөсөө бүгдээрээ хамгийн нийлэмж нь бат бүх хийцлэл те үндсэн одоо жанжин шугам алддгүү гэдгээрээ илүү
алдартай байдаг байх нэ. Одоо хүртэл эдгээр загварууд Lenovo-гийн урдаа барьдаг бизнес английн компьютер гэдгээрээ алдартай өдий хүрсэн байх нэ. За эдгээр бүх ThinkPad-ийн бүх цувралууд нь MB Shop-тэй зарагддаг гэдгийг энд хашрамд нэгдүгээр хэлмээр байна. Хоёрдугаар би бас та бүхэндээ сонирхуулгаар 2 unboxing хийгээд Lenovo-гийн алдарт Yoga Air гэдэг загвар болон ThinkPad-ыг авчирсан байх нэ. За Lenovo Yoga-гийн хувьд болохоор яг миний одоо задлах байгаа загвар болохоор 2024 онд шинээр одоо шинжилсэн загвар нь яг авчирсан байгаа да. Мэдээж бас алдарт ThinkPad E14 гэдэг загварыг авчирсан байгаа шүү. За энэхүү болохоор E14 гэдэг загвар байгаа. За үзүүлэлтийн хувьд болохоор Ultra 5 серийн Spute 16 ГБ-ийн RAM-тай 512-ийн хардтай би бас анх удаага задлах байгаа учраас бүгдээрээ харцгаанаа. За энэхүү загвар маань болохоор ингээд нөгөө улаан trackpad за нугасны нөгөө бат бөх чанар буюу 180 дэлгэгдэл за энэ талаа ер нь бол Lenovo-гийн ThinkPad-ууд болохоор ер нь бол нөгөө инженершил сайтай барихад хүртэл урамтай гараа даахаар за яг энэ ThinkPad-ыг бол ерөөсөө л нэг л загварын хувьд бол яг л нэг юм тодорхой байдаг. Ерөөсөө илүү дутуу нэмэх хасах зүйл авахгүй за яг л ийм байдаг. Одоо тийм өөрчлөлт гарлаа, ийм өөрчлөлт гарлаа гэж хизээч хэлдэггүй. Дараа жил ч гэсэн яг л энэ загвараараа гарнаа гэж ойлгож болох нэ. За энэ загварын нэг юм хөө. За дараагийнхын загварын бодлохоор Lenovo-гийн Yoga нөгөө гоёмсог бизнес английн компьютер. Ер нь бол Lenovo-гийн хамгийн luxury английн компьютер гэдгээрээ гоёмсог загвар гэдгээрээ алдартай. Яг энэ хүү загварыг бүгдээрээ харцгаанаа. Yoga-гийн хувьд болохоор хамгийн гоё нь одоо илүү slim одоо илүү нэмгэн байдаг. Yoga угаасаа гоёмсог байдаг. За тэгэхэд энэ ямар ч хүрээгүй нэг юм одоо ирмэггүй юм хажуудлаар юм айгуу цэвэрхэн эргэн тойрон ингээд нарийн деталууд айгуу гоё юм байгаа тань. За хасаах ботон хүртэл айгуу цэвэрхэн хажуудалтай. За камерын одоо нөгөө хааж махан хүртэл айгуу ингээд дээшээ гар яваад ахгүй зөвхөн одоо энэ хажуудал тэрээсээ юу атгаар айгуу гоё санагдаад байна. За тэгээд Yoga хэрнээ бас энэ маань өөрөө 360 биш гэдгээр айгуу сонирхолтой санагдаж байна. Тэгээд тоорч эсгэрэнгүй. Гэхдээ үзүүлэлтийн хувьд бол одоо энэ жижигхэн компьютер дотор одоо 1 ТБ SSD hard за дээрэс нь 32 GB RAM-тай ямар ч мэрэгжлийн одоо ажил явуулахад гологдохгүй юм байна. За Type-C цэнэглэгчтэй тэгсээр нэ Type-C оролтоор хоёуланг гарна цэнгээ авдаг гэж харагдаж байна. За яг ийм Silver өнгийн маш цэвэрхэн энэхүү загвар манай дээрээс ирсэн байгаа шүү. За ингээ базаад хэлэхэд за миний урд байгаа Lenovo-гийн урдаа барьдаг алдартай цувралууд ингээ байж гэн. За мэдээж түрүү задлсан Lenovo-гийн Yoga Air 14 байна. Lenovo-гийн ThinkPad E14 гэдэг загвар байна. За ThinkBook-ийн бас энэ оны шилдэг загваруудын нэг нь байх нэ. За энэхүү загварууд маань бүгдээрээ MB Shop-тэй нэгдүгээр худалдаалагдж байгаа. Хоёрдугаар манай дэлгүүр дээр дандаа 2 жилийн баталгаатай. За манайхаас авсан тохиолдолд сервис үйлчилгээ 2 жилийн хугацаандаас үнэгүй ээждэг. Бүх софтвер талын үйлчилгээ бүгдийг манайхаас хариуцаад та бүхнийг насан туршийн офс ч юм уу те энэ болгоныг чинь манайхаас бас зохицуулж өгдөг байх нэ. Энэ гурван загваруудын хамгийн одоо үнийх нь хувьд бол ангилахад ThinkBook бол хамгийн одоо боломжийн үнэтэй буюу 3 сая 100 хавцаа байгаа. За энэ болохоор 3 сая 450 бай. Энэ болохоор 4 сая 290 мянга гэсэн үнийн хувьд байх нэ. За яг би түрүүлсэндээ хамгийн бат бүх хамгийн алдартай загвар хамгийн олон жилийн түүхтэй ThinkPad. За яг тэр ThinkPad-аас илүү загварчил хийцлэл болон чанар тал дээр нь одоогийн бол бараг л өрсөлдөхүйс загвар болсон ThinkBook. За мэдээж гоёмсог гайхамшигтай Lenovo-гийн Yoga Air 14 гэсэн загварууд байна. За манайхыг сонгоод ирсэн хүнд бол их чинь бол одоо тултал үйлчлэгээ үзүүлнэ. Тултал үйлчлэгээ үзүүлнэ. Тэгээ намайг дэмжиж энэ хүү бичлэгийг шеэрлэдэг өөрөө манайх хоёр сайхан бас шинээр Эрдэнэт хотод салбар нээсэн байгаа. Эрдэнэтийнхэн маань бас манайхаар үйлчлүүлээрээ манайдаа зарагдаж байгаа бүх загвар тэнд бас борлуулагдах боломжтой гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. Баяртай.